Ууланда цэнхлийн цорайтай да усанда жаргалын борготой да гэдэг дуу мэдгүй та нар? Мэдгүй байна. Хүүхдийн дуу. Жаргах нарны туяа шиг цэрэрэн жартгаа улаан үнэг би. Гахай ганцхан тарада ганцхан насна бодог гэх манай жижигэн дуу байхгүй юу? Йоо, нэстэ сонсож байгаагүй байна. Сая дөлөөнийг харсан чинь шууд миний тэр нөгөө хүүхдийн жижиг санаанд орчихлоо. За long time no see яхад олцсонд баярлалаа. Ундрагчтай зочноор орж ирж байгаад баярлалаа. Дүлгөөндөө зочноор орж ирж байгаад үнэхээр их баярлалаа. Ундрагчээ. Нөгөө хүүх амьдар харсан чи айгүй намхан юм биш тэг наад хийдэг байхгүй юу? Тэгээ би дөлгөөнийг харсан чи өндөр юм биш үү? Тийм байна уу? Тий. Сая надад нэг сонирхолтой санаад төрчлөө. За. Ундрагч дуулсан дууг би тэгээд дуухт мэдгүй. Наад чинь та хэдэн настай да дуулж исэн дуу юм. Энд чинь би бүр оюутан багт манай лазерын багш шүү дээ гарын таврын шагтар лазерын багшийн цохол байхгүй юу? Сарн өгцөн шүн гэж жүжиг. Тэгээ бид нар оюутан багтаа тоглодог гэсэн. Тэгээ дүр хуваарлахгүй юу? Тэгэл бид нар бүгдээр цохол уншчихвал тэр чинь ангийн 20 дэх хүүхдээс тэр дүрийг аавна гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэ хүүхдүүд бид нар уг нь ингэж бодох хэрэгтэй байхгүй. Яна би орсон болов гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь би тоороо болох байхаа гэж бодоод тарган байсан. Би яг тоороо болох байхтаа айгүй их юм бодсон сууж идэг байхгүй юу. Тэгээ дүр хуваарлсан чинь намайг багш бүжин. Би тэгэд яаны тарган бижиж буруу хэлсэн болов тоороо болох хэрэгтэй доо гэж бодоод тэгсэн чинь бүжин болгоо. Тэгээ би бүжингээ хэвээр байнга бүжиндээ тоглодог байж байгаад шинэ production хүүхдийн байраад тавихгүй юу. Тэгсэн чинь тоороо болсон. Дүрийн хувьд ялгаатай байсан юм уу те? Ялгаа тасар ялгаатай. Таараа нэм залхуу ийм ирэх байхгүй юу? Бүжин ухаантай. Тэгээ бүгдээ найзуудаа ингэ чиглүүлж авч явдаг. Одоо тэг н одоо ингэн гэдэг. Тийм гоё түүхэн. Тэгэд энэ дуунуудыг өгн хүүхдүүд сурвал айгу хөөрхөн байгаас дуу хийвэл Харин тийм биш те? тийм жаргах нарны туяа шиг. Айн маян ч гэсэн амар хөөрх юм байна. Охиндоо зааж өнгөр санагд. Би чамд тэгвэл ариугүй найзараа дуулаад явуулаад За тий. би гоё дуулж чадахгүй. Таны хаалгатай амар хөөрх. Тэгэд нөгөө юу саран би хөөрч явна. Оо яна буруу ойлуурч. Гэт бас гоё доо. Тэрийг нөгөө манай юмжир нь штэ. Ариука дуулдаг. За дэлгөөтэйгээ гоё танилцъя те нарилжлаа. Тоор гэхдээ ингээд хоёлаа би бинийг өөрсдөө танилцуулна. Гэхдээ одоо дүлгөөн сошиалд ингээд танигдсанараа биш. Яг дүлгөөн өөрөө юм. Ундрагч та жүжигчин, продюсер гэдгээсээ биш. Өөрийгөө юу гэж танилцуулмаар байна. За юу? Юу гэж хэлэх вэ? За юмшсан хөөрхөн мөрхөн тухайгаа ярьчих юм байна те. За тэгвэл миний хувьд болохоор би зүгээр яг айлын ганц охин дээр нэг ахтай, дараа нэг эрэгтэй дүүтэй аав хоёр маань дэндүү эрхлүүлж өсгсөн. Бүр дэндүү эрхлүүлж өсгсөн. Тэгээ одоо бодоход би айгүй тийм гүнжээ амьдралаар өссөн юм бэлээ. Тэгээ буур лежиндээ очихоор эрэгтэй хүүхдүүдтэй нийлээд гэр хороолт өгдөг гэсэн байхгүй юу? Хашаа машаа даваа яваад өгдөг. Тэгээ тэгэхээр би өөрийгөө ямар хүн бэ гэж хэлэх гээд байна. Тэгэхээр хаан л бол хаан тийм амьдрч чадах охин байсан бэлээ. Тэгэд ийм гоё ингээд өсгөөд ингээ явчаар нөгөө цайлхан болоод өсчихдээ юм бэлээ. Өөрийнхөө тухай танилцуулахад ингээд айгүй итэмтгий юм болгонд итгэдэг. Тэгэхээр тийм хөөрхөн айлын охин байсан. Тэгээд ээж маань манай нэвтрүүлгийг дандаа үздэг. Тэгээд ээждээс та маш их баярлдаг шүү. За миний айлын охин ундрмаа юм л байна. За хөөрхөн дэлгүүр Бас өөрийгөө танилцуулах шүү те? дэлгүүрийн нэртэй хүмүүс аягүй царилэг байх юм те. За одоо танаас санаа авах гэсэн шүү дээ. За гус. За би болохоор айлын том. Тийм. Тэгтээ доороо хоёр дүүтээр нь хамгийн их нь бас адилхан юм байна гэж. Тэгээ их хүн чинь бас айгүй хэцүү. Тусдаа гараад даваа олон жил болчлоо. Тэгээ хоёр хүүхдээ ээж болсон байж ич. Ингээл өдөр болгоо ингээл аав ээжтэйгээ амьдэрдэг байсан гоё эсэ шүү гэл. Аав ээжигээ санаа. Зүгээр ингээ аяг угааж явахтаа хүртэл ингээл баг насаа одоол уйлж мэлтэн зогсчихдээ шүү дээ. Тэгэхээр маш ирэх байсан юм тийм. Одоо хүртэл би амар ирэхгүй. Хүүхдтэйгээ барьцаал ирэхлээд тийм барьцаал тэгэл ингээл нийтдээ нэг пост хийдэж шүү дээ. Эмнэлэг орсон чинь эмчид манай нэг энэ хүүхд ингээ өвдцэнгээ өмнөөс нь яриад идэв шнэ гэж тэр чин би яахгүй юу. Манай ээж одоо хүртэл намаа ингээ өрхийн эмнэлэг хүртэл орсон чинь ингээ дагуулж ороод манай ах өстө ингэж өвдөд эмчээгээ би ерөөс юм ярихгүй наажууд нь ингээл байж идэг.
Одоо ч гэсэн шүү дээ тий. Тэгэл ерөөсөө ингээл ээж энэ хүн надад ингээ муухан хандчлаа одоо яхав гэлсэн. Ээж нь алаат үг надад хүний чинь ингээл ерөөсөө яг тийм аав ч гэсэн манай аав ч гэсэн яг тийм байхгүй. Хүүе нөгөө соёлоо охин чинь тэгсэн байна гэж чи очиж тэрийг янзлаад үг гэдэнгүүт шүн ч гэсэн ирээл миний юмыг янзлаад өгчдөг. Тийм тэгээд хоёр дүүгээсээ илүү их болохоор айгуу тийм уйхан гэх юм уу. Тэгээд нэг юм тийм зөөлхөн ийм баримлын шавар шиг гэх юм уу тийм. Тэгэхээр нөгөө хүнийг эрхлүүлэх гоё аваад хүүхдээ эрхлүүлж өсгөх. Тийм айгуу зөөлхөн болчтой юм билээ шүү дээ хүн эрхлсээр хагаад. Миний ингээ мэддэг хүмүүс дундаас хамгийн тийм гэгээ цацруулсан харцтай хүн та. Тийм үү. Тийм. Яа одоо яг ингээд амьдаар шүү дээ. Хажуунаас нь харсан чи одоо бүр ингээл яг гэрэл цацраад байгаа байхгүй юу? Тийм. Үнэхээр нэг гоё. Нэг юм 5 өдөр 2 цаг унтсан царай биш үү? Боо ингээд эндээ diamond хийсэн юм шиг л гээл. Ямар гоё үг вэ те. Гоё харцтай. Бажаа. Тэгээ бас би таны инээдэнд айгуу дуртай байхгүй юу? Айгуу тийм нэг юм сахилгагүй. Тийм юм. Яг нэг юм манай охины насны үе инээд. Манай охин ч одоо 4-т яг тань шиг инээдэг байхгүй юу? Нэг юм сахилгагүй инээдтэй. Тэгээ сая таныг ингээд дүнгиж юм яриад эхлэнгүүд яг нэг охинтойгоо сууж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Харцсан дуртай. За харцсан дуртай. Яг харц ирсэн чи харцсан дуртай тийм хүн байна да. Чи тэгвэл доороо 2 дүүтэй гэхээр баг одоо тэр дүүнраасаа илүү эрхэлдэг тий. Тийм одоо хүртэл дүүнэртэй бас эрхлээ наад ч тий. Тийм үү. Хэцүү. Тэгэл нэг бэлэн нулимстай бас тэгэл сайхан уйлаал. Тэгэл ер нь аав ээжээрээ хамаг юм хийлгээл аав ээж хилээд байгаа хэрнээ л хийж өгөөл эрхлүүлээд байдаг. Тийм хүн байна. Тэгтээ чи тэрнийгээ битгий хайраа за. Эрхэлдэг хэвээрэл байгаа даа. Харин тэгвэл чи өөрхөн болоод харин өөр юм боддог болоод эхэлчих. Тэгээд тэ гоё. Ундрагчтай ингээд 25 таатай ээж болж исэн те. 24. 24-тэй. Тэнгүүт л ингээд ээж болсны дараа ингээд мөрөөдөл өөрчлөгдөж гинөө эсвэл ингээд энэ яг одоо ээж болохоос өмнөх мөрөөдөл ингээд байсаар байгаа юу? Энэ хоёрын дунд асууж байгаа асуулт шүү. Чачээстэй 2 хүүхэдтэй. Яг төрсний дараа тэгэл мөрөөдөл болгон хүүхдүүдтэй минь уялдаал явчихд юм л шүү дээ. Өмнө нь болохоор төрхөөс өмнө дандаа би ийм авах юмсан ч юм уу те эсвэл ийм боловсрол эзэмших юмсан ийм газар руу аялах юмсан гэж боддог байсан бол ээж болоод хүүхдүүд аваад тийш аялчих юмсан хүүхдүүдтэй тийм үзүүлчих юмсан хүүхдүүдийнхээ төлөө нэг эрүүл байчих юмсан ч гэдэг юм уу. Тэгэхээр яалтчгүй яг ээж болсны дараа мөрөөдөл нь хүүхдүүдэд дагаад өөрчлөгддөг юм шиг санагцаа миний хувьд. Тий. Надад болохоор яг манайхны л зан юм шиг байгаа юм нөгөө Монгол гэрт дотор ингээд өвдөц мань өсөөд тэгээд нэг юм сэтгэл зүйн хувьд ч юм уу ингээд уламжлагдаад ингээд ирсэн. Яг нэг юм бөөрнгийн сэтгхүүтэй. Тэг яа тэгвэл тэр бөөрнгийгөөс ерөөсөө яахгүй ингээд одоо хүүхдээ алсан чинь би хүүхдийн төлөө амьдрах. Тий. Гэт өөрийгөө хаяаддаг байхгүй юу? Нэг гоё юм байх юм бол нэг байх юм бол идэхгүй охинд авчирч өгөөл. Тэ? Хоёр гоё юм байх юм бол нөхөр охин хоёртаа аваал тэ. 3 гоё юм байх юм бол өөрөө нэг нэдэд ингэ дандаа өөрийгөө ингэ дандаа юм болгоноос ингэж жоохоо юм өөрийгөө гаргуунд нь хайчдаг. Гэх юм уу? Тэгэхээр би зүгээр гоё ээжэдэд хэлмээр санагддаг байхгүй юу? Зэрэгцээл арчаатай гоё яв гэж хэлмээр санагддаг байхгүй тэ. Чи тэгэхээр одоо ингээл зэрэгцээл би чинь бирката чинь зэрэгцээл бажет эрхлээл нөхөртэй хэрэгтэй. Ямар сандад нөгөө боё тэр номер өгдөг чинь битэрийн хин хөөрхөн бэ гэд нөгөө туул манай охин болоод тийм тэр чинь манай гэр бүлийн юу байхгүй юу. Би нөгөө биркатерийн хин хөөрхөн бэ гэд би дандаа тэгдэг гэсэн байхгүй юу. Биркаг жоохон баг. Тэгээ бирка бүр гайхаад би хөөрхөн баг чи энэ юу яриад байгаа юм бэ гэсэн шиг над руу хардаг гэсэн байхгүй бүр ингэ гайхаад тэгээ баж ингэдэг байхгүй. Тэгээ дараа за одоо хэлчих мэлчих гэж би ганцаараа байж байгаа. Тэгэхээр гэд нөгөө ингээд хин нэг энэ гонцоч ч гэдэг юм уу. Тэгээд би чи хөөрхөн гэх юм бол би биркад ч хэлж штэ. Намайг хөөрхөн гэсэн ч мэгэд ч юм уу те. Тэгээд нэг тийм болж өгвөл гоё юм ингээ мөрөөдөл охинтойгоо цуг, хүүхдүүдтэйгээ цуг ингээд гоё хүүхдүүдийн чинь мөрөөдөл байгаа, чиний мөрөөдөл байгаа штэ те. Тэгвэл тэгж амар санагдаж надаа. Тэгээд би ер нь бол биркаг жоохон байхад чинь кино зураг. Тэгээд хоёр ажил хийдэг ерөөсө өдөр шөнөгүй байдаггүйсэн. Шөндөө унтаал тэгээ гэртээ унтахтаа хүртэл би чинь нөгөө
анууны үнийн санал манал гэл юмнуудаа шүн баас ингээ хийдэг. Би бүр нэг шүн би бүр ингээ унтаагүй би тэр залуу хахад манд хөр ингээ орондоо ороод унтчихаа шүү дээ. Би жоох юм хийж чадаарыг компьютер дээр юм хийжсэн үүр цаачдаг байхгүй юу. Ингээ юм хийсээр гад тэр цаацаа бүрээс гээд ингээ хийчихэд унтлага авчиг. Тэгээ өглөө нөхрийгөө босоод ирэхээр айгүй манд хөрт амар жаргалтаас за яасан сайхан гэсэн чи би харин шүн унтсангүй гэсэн чи юу би ганцаараа унтсан юм уу? Өөрийгөө надтай унтсан гэж бодсон юм шиг. Бүр ингээ уурлаад би тэгээ ганцаараа унтсан юм уу гэнгээ. Тийм сюрпризний амьдрал байна. Ингээд ажил гэвэл ингээ явчихдаг. Юм уу тэгэхээр гэр бүлийн хүмүүс ингээд нөгөө айл нь адилхан бас юм карьер хэрэгтэй тий ажлын одоо бүтээмж хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэхэд ингээл бас л би бол бас хэтэрхийл юу яасан байгаа. Манд хөрчин ном сум харавдаг, волейбол тоглодог, натаа суугаад ном сум харгаа байсан, волейбол тоглохоо бэлдсэн. Би одоо л тэрнийг би яаж байгаа. Гэтэ би ном сумыг харуулах гэж үзсэн. Бүр дээл мэйл хийлгэж өгөөд ном сумыг би сюрприз барьж Монголын хамгийн гоё хийдэг ном сум гэдэг үнээр хийлгүүлээд тэгсэн чинь тэр 101 харсан байхгүй намайг 27 8 таах тийм үү да. Наадмаар орсон. Тэгээ манай хадам аав гэж бүгд харагдаг. Бүгд улсын мэрэгчүүд байхгүй юу? Тэгээ манай нөхөр чинь бүр хэдгээр ангитай билээ хүүхдүүдийн харванд төрүүлжсэн. Би ингээл нэг ингээл харна шүү дээ. Ачаал одоо чиний хэд байгаа хэлээ мэлээ гэсэн тэр хүмүүсийнх нь ажид гэсэн. Одоо чиний хэд хоног байгаа лээ. Тийм үү? Яана тэгвэл нэрмэр аав хэд байгаа гэж мэгэл бүр ингэдсэн чинь юу дуусны дараа манай хөө айгуу жоохон тааруу харавсан. Тэгснэ яана за яг дараа жил өстө хэлээ би гэсэн чинь харин энэ чинь маш их бэлтгэл хийж ийж тий маш их хүч цаг хугацаа гаргаж иж ордог юм баггүй. Тэгээд харин дахиж яахгүй гэд амьдралаа бодох гэдэг байхгүй тий. Тэгээд тэгэхээр ингээд миний төлөөч гэдэг юм уу охины төлөө ч юм уу гэр бүлийн төлөө манай гэрээс бит хоёрын манай нөхөр өөрийгөө хааш тавьсан байна. Би тэрнийг үнэхээр би сүүлийн үед аюух боддог байна. Би ямар тэнийг юм бэ те. Гэл одоо волейбол бол айгүй тоглолтол доо өөрөө те ахмадын юм дараад тэр үедээ тэгэл лиг мигт орж болох байсан юм дээр нэвч юунд ч ороогүй тэгэл ингээл бүх юмнаас алдаа явцсан байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр миний одоо ингээ боддог юм хүмүүст хэлэх дуртай хөхтөр байхгүй. Эзээч өөрийгөө битгий хайж те өөртөө заавал цаг гарга. Тэгэл манайхан нөгөө нэг би ажил ихтэй ядарч ийн гээл завхарахаар унтаад идэг шүү дээ тий. Би ярин ядрах тусмаа би унтдаггүй байхгүй. Би унтаад идэв шүү дээ. Гүү. Айгүү гэж би айгуу заацсан сууж яана уучлаарай. Зөөр ингээд нөгөө ядрах тусам би найзуудтайгаа уулзах дуртай. Би ч юм бүр өстой ядраад ямар ядаргаатай бити залган болгох гэдэг шүү дээ. Гүү. Тэгэж ботгдсон хүн ядраал улам өөрийгөө ядарч байгаа болгоол улам өөрөлдүүлгээл бүтээнч муудаал ингээд ирдэг байхгүй. Тэгэхэд чинь өглөө эрт ядрах тусам өглөө эрт тусаад баанд орох хэрэгтэй мэрхтэй гэж боддоо шүү дээ. Сэргнэ гэж баанд орс дүүрчээ. Наа гэж бүгээл тэгээд тэггүй л бол яг ингэх гэддэг байхгүй. Тэгээ би өдөр намайг зөндөө ажил хүлээж байгаа тий. Юу фильмийн зөндөө төслүүд хүлээж байгаа. Тэгэхээр би ядарч ийн гэж итгэл бол тэгэл нам сэтгэл зүгээр явчих واخ гэж бодсон шүү. Тийм бай. Тийм байгаа. Тийм байна шүү. Тэгэхээр яруу яваад байсан шүү. Ерөөсө гоё ингээл эмгтэй хүн ялангуяа дандаа арчилгаан дээр босч ирдэг шүү. Тэ бүх юм дээр сэтгэлийн хувьд ч тэр би нүүр царай бүх юм дээр л бид нарт арчилгаа хэрэгтэй тий. Манайс ингээд бас ингээд өөрийгөө арчлаад ингээд ажил хийхгүй ингээд хөвтön ингээд яваад аж чадахгүй. Тэгвэл бид нар цалингаа тавьж чадахгүй тий. Бид нар комико гаргаж чадахгүй. Тэгэхээр ингээд энийгэл дайрахаас өөр арга байхгүй. За би тэгж л бодож ш найрлагчаа. Зөв бол яг зөв буруу битгий мэдхгүй тий. Манай үзэгчид бас гоё комментэн дээрээ гоё бичээд ороод ирээрээ манайхан амар гоё юутай болсон мөлий. Итэвхтэй болсон мөлий. Итэвхтэй юм билээ тий нэрээ. Тийм амар итэвхтэй штэ манайхан. Тэгвэл одоо дахиад нэг өөр асуулт асууя. Өөртөө зориулаад ингээд хийгээгүй. Гэхдээ хийхийг маш их хүсдэг зүйл юу вэ? За одоо төлгөөний хэл. Би айгу муу санаат олчих тий. Тэнийг харин хэлж явах ингээ явцдаг гэж бодох гээд байгаа. Тийм үү. Гэхдээ манайха нэг сонь сэтгэл хөдлөд ах юм. Та нар тэгж би нөгөө сүүлийн 2 дугаар манайх ч одоо үлдчихэд байгаа шүү дээ тий.
Тэгсэн чи би ингээд нэг сэтгэл хөдлөл найрлагчтай эрхлэмээр санагдаад хандаа мандаг. Тэгэл хамаагүй сууж мө ингэж мингээс суугаад юм ярьмаар санагдаад те. Хүүе тэгсэн. Нэр тэгж шүү манай үзэгчдээс намайг ойлгоорой би бас хитрхи юм сэтгэлийн жолоогүй яваад иж магадгүй. Зүгээр. За юу яа нэлээ найрлагчаа. Өөртөө зориулаад хийгээгүй юм те. Гэхдээ хийхийг маш их мэдээч штэ англи хэл. Хөлтэй. Англи хэл гэдэг шнэ. Нэрээ. Бүр өстө үнэхээр шүү. Тэгээд саяхан би нэг 2 өдөр жоохон санаа харамссан. Одоо би нэг 3 өдөр болгон ингээд найзуудынхаа багаар волейбол тоглоод байгаа шүү дээ. Тэнд чинь би чинь нөгөө баг ингээд байхад 5 6 дугаар ангид байхад үлээ волейболын секцэнд орсон байхгүй юу. Тэгээд би бүр ингээд волейбол тоглож байгаа үнийх гоё харагддаг гэсэн байхгүй юу. Тэгээд би волейболын секцэнд орсон чинь эхний өдрөөс алсан. Манай багш ингээд бөмбөг ингээд хандлуу зохиол ингээд тасгал хийхгүй юу. Би амар ингээд зохиол би өөрөө дотроос алж ийн гэж утсан байхгүй юу. Би амар ингээд тэлсэн ингээд багш руу хараад амар ингэдсэн чинь манай багш ингэсэн ш нааг. Өндөр мөн наашраа чи. Залуухан багш төгс сургуулаа төгсөж. Би амар өөрийгөө магтцчих нь очсон чинь ингэсэн ш. Мандраа чи яг урлагаараа явсан дээр юм байна. Тэгэхээр би айгүй эвсэлгүй тоглоод те багштай за энэ цагны гарч юм байна да өөрт нь өөрөө яг урлагаараа явах бол энэ бол хизээч тамирчин болохгүй мэн гэж бодсон байгаа байхгүй юу. Нэг хэсэг би тэр багшийнхаа үгэнд би баярлж ирсэн. Нэр багш намайг ингээд зөв юм руу чөлөөлөд өгч би урлагийн хүн болцсон ингээд бодоо явчихсан чинь одоо ингээд зааланд ингээд тоглохоор цог тоглож байгаа эмэгтэйчүүд амар ингээд хүсрээл цохиж мөхөөл те тэгснэ патаж ихтэй ингэжсэн ингээд хүсэрч хийгээл би байдгүй. Тэгээ би магнаагшаас өөдгүй нааг зүгээр л тэр нөгөө ингэж мэгдгээр нь явуулж исэн бол ядаж нэг гоё ингээд нэг эвсэлтэй болчих байсан гэж бодож байгаа байхгүй тий. Тэрэнд бас би нэг саяхан нэг жоохон харамссан. Бас нэг юм нь болохоор гимнастик байна. Би бас 1-р ангид уран гимнастикийн секцэнд бүртгүүлсэн. Тэгээ цаашаа яснаа санахгүй байгаа байхгүй. Тэр эсвэл багш бас намайг голсон. Энэ аюу хатуу бийтэй байна гэж голсон. Эсвэл бүртгүүлчихэд хайцсан. Тэгээ би тэрэндээ бас харамсаад. Тэгээд би хэрвээ явж исэн бол өдөд би өстө бүр ингэж нугарч муу. Тийм үү? Уран гимнастик гэснээс би бас жоохон 1-р анги 2-р анги хот спортын төв ортонд очиж бас бүртгүүлсэн шүү дээ. Уран гимнастик юм уу? Тийм амар сайн сонголттой. Тэгээл ингээ нөгөө сүүлдээ ямаа сураад туус мууз ингэж сурж мураад. Тэгээд ямар тач айгуу тийм авьяастай байсан юм би. Тэгээд юу уян. Тийм уян амар уян байсан байхгүй. Тэгээд ээж намайг дэмжих гээл багш дээр очиж уулзаал тэмцээн уралдаанд бэлтгүү яах вэ багшаа гэсэн чинь юу гэлээ арай л дэндүү бор юм аа. Бүтэхгүй гэчлээ. Тийм. Энийгээр нь ингээд явуулчвал яах вэ? Бүр уран гимнастикч болгоод ч гэж асуусан билүү дээ. Тэгсэн чинь арай л дэндүү бор одоо ийм бор гимнастикч ингэж байхгүйгээд тэгээд ээж заа шал даварсан юу гэж ингэж охина бороор нь дуудуулаад явуулж идэв шиг гэдэг болцсон шүү дээ. Тэгээ манай Америкийн маань гой бор арьстай өмс зөндөө байгаа шүү дээ тий. Уран гимнастикийн. Орос руу өстө явахгүй бүтэхгүй гэдэг гимнастик туссан да. Тэгэхээр ер нь нөгөө нэг юм хүн гэдэг ингээд нэг юм өөртөө л зүтгэх хэрэгтэй байгаа. Чинийхийг сонсоход тэгвэл өөр багш дээр өгчий гэдэг ч юм уу те. Тэхсэн байгаа. Тэгээд багшаа чи тэ харамсдаг уу? Тэ харамсдаг шүү дээ одоо тэрэндээ. Тэгээд сая ер нь нэлээд сонголт сайтай байжгаад балет явж үтсэн байхгүй. Тэгсэн чинь сонголт байхгүй болсон байл. Одоо чи сонголтоо битгий. Харин яагаад сонголттой эмэгтэй хүн гоё гэдэг. Ер нь эмэгтэй хүн юм гоё юм уян налрахаа байх тусмаа надад тийм гоё санагдаад. Гоё эмэгтэйлэг тийм. Ядаж стрессгүй байдаг. Гоё юм бүжгэлдэг юм налрахаа хүмүүс чинь. Чи тэгээ өөр юунд харамстай? Өөр ч одоо тэгээ бас нөгөө сураагүй юмнууд л харамсдаг багтаа эхлүүлээд хайцсан. Тий мейкапаар аягүй сонирхолтой байсан юм аа. Тэгээ ерөөсөө нэг ч тийм сургалт авч үзэж байгаагүй. Тэгээ өөрөө нэг худлаа үнэмшлээ хийсэн болол нэг хэдэн үний нөр бодсон болоо тэгээд орхицсон. Тэгээ уг нь бас тэрийгээрээ явсан бол айгүй сонирхолтой байсан гэж бодоод байна. Гэтэ ер нь би ч өөрөө бодсон юм гэсэн чинь тий биш би өөрөө бодсон гэж бодоагүй тий тэгсэн чинь өөрөө бодсон гэсэн чинь аюу гоё бодсон баа. Тэгээ чамд бас юу байж тээ тий. Харин тэ өөрөө айгүй сонирхолтой тэгээ тэрийгээ ерөөсө хөгжүүлж завгүй байна гээл айгүй олон юмыг би амьдралаа би завгүй хамчиг хойшлуулсан юм байна. Завгүй хүн л завгүй байдаг ч шүү дээ. Биш завтай хүн л завгүй байдаг гэж байна. Тэр яг үнэн л юм байна. Тий би тэгж боддог байхгүй. Завтай хүн л завгүй байдаг гэж боддог байхгүй. Өдөрт
би бол 8 ажил үлгэн амжуулдаг. Тэгэхэд юм хийхгүй байгаа хүмүүсийг хараад байхаар өдөрт ганц ажил арай хийж ардна гарахаар тэр хүн завдаа мөртлөөсөө юма хийж чадахгүй байгаа байхгүй тий. Тэг яг бид нар тэгж хандаад байгаа байхгүй нөгөө юунда эмгтээчүүд бид нар чинь тий. Одоо ингээд 8 ажил төлөвлөж тэрийг амжихгүй бол бөө стресс. Тий. Тэгээд хажуугаар нь тэр юмнууд хийх хэрэгтэй болчихж байгаа юм байна. Тэгэл ёо завгүй байх гэж боддсон нэрэ бүтээмж багс юм бэл. Тэгэл ажил аваар бол маргааш руу шилжээл. Тэгэл стресс үүсэж байгаа тий. Тэгэл би нөхөрлөг оруулж эхлэв. Ажлынхаа стрессийг яагаад надад гаргаад гэртээ гаргаад байгаа юм бэ? Манай нөхөр чинь болохоор шал өөр ажилдаа байгаа стресс ерөөсө гэртээ ерөөсөө авч урдггүй. Ир хүн тийм байдаг. Тийм тэр нь өстой сурмаар хэмээ сурч чадахгүй л яваад. Тэг. Чи яг тэрнийгээ бодохороо бодчих. Хүй дөлгөө минь тэнэгтэр чи уг өчигдөр тэгээ бодсон шүү дээ чи стрессээ гаргахгүй гэж. Одоо тэгэл арай багасж байгаа. Чи тэгтээ одоо ингээл ийм гоё юм бие мэтэй ийм юм чинь одоо чи тэгэл 50 хүртэл яг энэ шиг байна үстэй. Тэгж л бод. Би бас ийм болсон гэж магадгүй хаа. Одоо би ч амар муухай сууч ингэж идэв шүү дээ. Хуцаа ингээд өдөржингөө нэг ийм аим шиг. Тэгээд босоод явангууд хоёр тийш ингээд тарзаа шиг алхдаг. Нэг ийм амар. Тэгээ би чинээс ингээд өөрийгөө янзлж байгаа харангууд хөө ямар муухай хүний махан идчихтэй хүн шиг авчих юм. Амар муухай заа нэг ийм л юм. Тэгээ одоо яар нөгөө өсгийдөө хотлон өмсгөр хүн чинь бас эмхтэй хүн. Тийм ингэж хэцэр тий. Чи тэгтээ миний бодлоор ингээ харамсах юм гэх юм бол одоо бас гоё юм боломж хугацаа байна тий гоё. Одоо яг наад асуулт чинь бол гоё л асуулт байна. Нэрээ одоо тэрнийг хайж болохгүй юм шиг гэж хүмүүс бодгоор юм шүү дээ тий. Дэлгүүрнээ гэхдээ нэг юм хувцсны илүү хөдөлгөөд хувц хийгээд идэг тий. Дурсаа байсан шүү дээ. Одоо тэгээ тэрийг бас хайцсан. Хаяад яваад байна. Одоо нөгөө нэг яг хүүхдтэй цагаа зарцуулна гэдэг дээрээ тавьцсан явж байгаа юм байна. Снээ бас судлаа. Хүүхдэн тэнд орилоод судлагаас уцаа гээл ухаал. Завгүй шүү завгүй гэх. Рил ухцсан тэ ингэсэн. Нэг хүүхдэн тэнд орилоод тэгснээл гээд ёо би ямар муу яж болчихоо сая гээл тэ. Шаал худлаа бас тэ завгүй яг үнэн. Завгүйгээ хаацаалаад байгаа. Би өг хэл сурах цаг боломж байсан л байгаа байхгүй тий. Одоо ч байгаа шүү дээ. Харин Дараагийн асуулт. Та хоёрыг хизээ хамгийн ингээд өөрөөрөө байдаг вэ? Хамгийн их өөрөөрөө байдаг вэ? би тэгтээ та нарын хажууд, фильмийнхний хажууд бас аюу гоё өөрөөрөө байдаг шүү дээ. Өөрөөрөө байхаар гоё. Өөрөөрөө биш мэдгүй нэг гоё юм дураараа байдаг шүү дээ. Та ер нь өөрийнхөө бас байд юм уу? Харин би хэл өөрөөрөө болохгүй байна. За нөхрийнхээ хажууд бол мэдээж намайг яг нөгөө өстой миний бүх юм дартаа алхаараа би яг өөртөө ихтэй өөрөөрөө байдаг. Яг аль үе момент. Яг та хоёр ингээд таны гарч ирэх. Ойлгоцсон уу? За манайхан ч гэсэн ойлгосон баг гэж бодож байна. Өөрийнхөө байдаг. Чи хүүхдүүд харахаараа яадаг уу? Хүүхдүүдээр хараа хотлоо нэг юм. Гэхдээ манай охин яг манай ээж шиг байгаад байт юм. Тэгээ одоо сүүлийн үед би нөгөө ээж статус алдсан шүү дээ. Тэгэл манай охин чинь дүүгээ ингээл ингэж тэрснээл наа чи зүгээр төмөрчсөн хүүхдийн байгаа зү чи яаж харьцаад байгаа юм бэ? Яах нь вэ араач юм чи ингээл аваа явчих. Тэгэл би заа уушлаарэ гэл нэг юм одоо юу ч юм те. Одоо зүгээр ээж статус алдсан шүү дээ. Танаа өгсөн л жинхэнэ өөрөөрөө мэдээд шүү дээ. Тэр нэг ном уншилж явахт бичлэг хийсэн байсан шүү. Тэр яасан өөрөө л тэгсэн юм уу? Угаасаа байгаад тийм. Би ерөөс ингэ зүгээр бай гэж тахчих ерөөс ингэ зүгээр байхгүй. Тэгэл ингээл. Тэр аягүй өргөнтэй очиод ингэж мингээл сайдсан. Тийм шүү. Сай гарахтаа хүртэл. За ээж амжилт гэсэн бака замдаа өсөөд хачим аваа идчихв гэснээр бичэн цүнхэнд хийж өгснө. За амжилт гэж бигэлсэн. Ер нь хэдэн настай? 4 настай. Тэг яг том хүн шиг манай хүн. Яаж те танаа ээж чинь тийм юм уу? Хин тийм юм танахаас гэж тийм асуулт асууж болох юм байна. Өөрөө тэгээ төрсөн шүү дээ. Тэгээ улам ингээд он цаг гинэ. Жил өнгөрсөн улам л хэрсүүчээ том хүн шиг юм. Айгуу тийм сахилахгүй өөрийнхөөрөө теста нэр хэн юу гэж хэлж гин, сүрдүүлж гин үү, айлгаж гин үү ямар шам байхгүй тэр хүнд. Тэг гадуурын хотод хүртэл би санаа зав. Чи бит маялаад таарай. Одоо чамаг
Гөвшин шүү гэх. Гөвшин гинэ гэл ингээл яваад байгаа юм заяа. Өөрөөс. Тэгээ ямар санда өвөл хахад тэр чинь гэрлүү орохгүй цэцэрлэгээс наваа явжсэн чинь бид хоёр муудалцсан аяг муудалцсан нөгөө аргагүй ш нөгөө надтай үеийнх юм шиг гусаад гарч чинь бас өөр ш таяа би ч бас ээж юм чи. Тэгээ ингээд нуруур ингээд би цохоод тэгээ ингээд чив давраад байгаараа гэдгсэн чинь шууд над руу ингээд цогсноо хүн цогт хинбэ чи. Харин бүр даврцсан. Гэсэн урд гараалгаа явчихдээ. Йоо тэгэл би бүр яа за одоо яа надаа яа нөхсөр наснд надаа яа гэж бодож авч. Тэгэл ерөөсөө л тэр хүн л нэр өөрийнхөө байдаг баха. Тийм ээ тэр хүн бүр Яг Тусдаа би хүн. тэр тусдаа нэг бүр нэг юм би өнөөдөр чааг авчрах болов яах вэ гэж бодож байсан шүү дээ өглөө ирж байхдаа. гэсэн бол бүр энийг чинь Одоо энэ ярийн дундуур оролцоод айгуу те. Йоо тэгж ярьдаг гинэ. чим хаанаас авсан айгүй гоё харагдчих ш тэгэл эхлэн заяа. Яг тэр зангаар нь байлгар заяа. Энэ палатны чинь ямар гоё чи хаанаас авсан чи яг хөөх юм а гэл. Ерөөс тэгэл одоо энийг чинь ингэж гүгээл энэ аяг ямар гоё вэ гэл энийг чинь би энийг гэртээ авч явж болох уу гэл. Нэг хором хөөрхөн шүү дээ. Тэгж юмыг магтдаг хүнд би аюулгүй дуртай шүү дээ. Өөрөө нөгөө энэ тэнд очир дандаа гоё аяг гоё юм олж ирж энэ ямар гоё юм бөө таны чинь гоё юм те гэж мэгээд ингээд тэгсэн мэт тэгэд би хүмүүсээс бас тийм аягүй хүсдэг аахгүй хоол хийж өгөхөр ямар гоё хоол вэ баярлалаа гэж хэлүүлэх би аягүй дуртай. Тэнд чинь ингээд би сэтгэл зүрх гаргаал тест ингээд гоё ингээд би ингээд хараал ингээд тэгэл за тэгэд монголчууд ер нь ихэнх нэг тийм хэлж мэддэггүй шүү дээ. Тэгээ би за амтрахад идэж байгаа л баярлалаа шүү дээ ундрмаа гэ. Одоо би сүлд өөрийгөө тэгдэг болсон шүү дээ. За амтрахаа л идэж шүү дээ ундрмаа. Юу ч үлдээсэнгүй шүү дээ. Тэгэл баярлж байгаа шүү дээ над хүн чинь тэгэл. Тэ. Тэгэхээр танаа охины чинь наад зан чинь бол өстой байх хэвээр бүр хамгийн дээд чанар шүү. Гудамд явж байгаа хүмүүнд сайн байна өдрийн минь та хөөхөр чинь та нүдээ гоё бодсон байна гэл ерөөсөө айж чинь гэж байхгүй. Тэгэл юу бодсноо шууд хэлнэ. Тэгэл хүн жоохон муухай харцчвал чи тархинтай юм боддгоо юм уу? Би ч бас хүн юм байгаа зү. Фүү. Би бас гомдсон байгаа зү гэл. Бүр 4 настай хүүхэд гэж баг хэлэхээргүй. Би бараа охиноосоо суралцаад амжаа. Бүр хармар санагчлаа. Өглөөнийхөөсөө илүү хармар санагчлаа. Гэтэ дүлгөнөө яг өөрийнхөө. Би юу гэхгүй. UB байк унжаахтай юм болов? Тийм үү? Тий амар дурт. Би ч амар скутер нөгөө юу ундаг болсон шүү дээ. Амар гоё. Чанд бас гоё зах юм байна. юм байна. Мотоцикл унсан юм шиг хусч байгаа юм чи дуу сонсож байгаа. Дуу сонсоогүй байсан ч яа миний унаа мунаа гэсэн те. Тий. Ямар хөөрхий те. Ямар цагаа 20 км цаг. Надад бол айгаа хордон байгаа даа гэх. Би юу ч унж чадахгүй. Би нөгөө нэг ингээд нэг гიშгэд явдаг юм байдаг ш нэг скутер те. Тэрний чинь би сурах гэж тэр хүннү молын тэнд нөхртөөгөө хойлоо нэг цаг яагаад би тэг болиё гэсэн ш. Одоо болиё гэд нөгөө сурыг гэж гарсан хүн өөр бүр залхаад нөгөө зааж өгч байгаа хүн бүр гүй сурын ш чи одоо ингээл явчих гэдэгт би үгүй ойлгохгүй байгаа юм чинь нэг хоёр үзээд ингээл гэсэн энэ ч яага буучдаг. Хурд авангууд нь нөө. Гүй бүр хурд авахч хөдөлгөтөн л би ингээ ваа гэ өгсөр юм. Сэтгэл амар зөв ингэж явдаг нэг бүр мотоцикл унцсан. Янз бүрээ юм унахтай айгу дуртай байна. Скутер ч юм уу. Эсвэл дуртай юм аа гэхээр тий. Тий нэг тийм хөдөлгөөнтэй юм унахтай дуртай. Өөрөөрөө байд юм байна. Тэгвэл бас гоё л юм тий. Тий. Багасаа айгуух тийм нөгөө юу тиймэрхүү юм унах айгу дуртай. Дугуй унах дуртай, ролик унах дуртайсэн болохоор. Тий. За жишээл найрлагч өөрөө ямар үед чөлөөтэй дээ. Өөрийнхөө Өөрийнхөө дээ. нүрээ угааж захтай. Толондоо хараад. Өөрийгөө хараалаа. Тэг өөрийгөө хараал. Чаг гэсэн чинь найрлагч нь их хөөрхөн хүн байдаг байхад гэсэн тий. Ямар гоё халаатай юм бэ гэсэн. Нэрээс айгу гоё болоо тий. Тий. Яна одоо Чи нүрээ угааж захтай талент нүрээ жоох ингэж мэгд юм уу? Ингэж мэгдээ. би өөртөө амар их ярьдаг байхгүй юу? Вау. Тэгээ ярьчаар ингээд амар юм гоё болоод явчтیں۔ Би бас нэр амар үртэй гэртэмш 0. Тэгвэл эмэгтэй хүмүүс 0-тай юм шүү. Тийм. Бааны өндөө байх харин магадгүй. би нөхрөөгөө хажууд тахад би ерөөсө ганцаар байгаа юм шиг байд юм байна одоо. Юу. Нэрээ ерөөсө хамаагүй. Энэ асуултыг бааж яхаас асуугаар санагдчихлаа. Та хизээ хамгийн өөрийнхөө байдаг вэ? Би тэгтээ асууна. Окей. За одоо нэг гоё асуулт асууна. Тэг дараа нь челленж рүү орно. Энэ асуулт Өсвөдөө найрлагч. Челленжтэй маань холбоотой. Та хоёр ингээд өөрийнхөө ингээ хамгийн их хүсдэг амьдралын дүр зураг одоо камерны өмнө ингээд дүрслээд ярил хэлвэл
Дүр зураг амьдралынхаа нь. Бүр ингээд төсөөлөөс давсан байж болно. Миний сүүлийн үед юм дүрслэл яваад байгаа л да миний дотор. Лагерт хөдөө нэг гоё тийм жижигхэн байшинтай амар том нохоо морны хашаатай. Тэгээ тэр нь өвлдөө ингээд тэдний дулаахан байж болох тийм олон нохоо мор ингээд хөргөн тижээчгээр тийм айгүйх бодогдоод байгаа. Миний хамгийн гоё одоо дүрслэл тэр байна. Нэг гоё тэр нь би бас жоохон яагаад юм болов? Амрах гэдэг юм болов? Магадгүй Тэ ингээ хамраал зүгээр ингээл гатаа сууж кофе уугаал тийм юм л айгүйх дүрслээд бас миний одоо яг мөрөөдөл тийм болчиход байна. Бас нэг нь болохоор анимашныхаа нээлтийг айгүй гоёор бодож байгаа. Төсөөлөд байгаа. Тэр бол миний айгүй том төсөөлөл. Тэгтээ би тэрнийгээ ярьж болохгүй. Яг тэгвэл хүмүүс дуурайгаад кинон дээр нээлттэй тгийж. Тэгэхээр нээлтэн дээр нь үзэх. Тэр нээлтэн дээр үзэх баг. За минийх тийм байна дөлөөнөө. Мэдөө. чи юу бодож юм? Одоо чинийх юу байна? Зөндөө гоё юм байгаа та. Нөгөө юу бас амрах гад байж магадгүй амар гоё хангой халаад өмсөөл. Тэр нь амар урт. За зохин тэр бол зохин боломжтой. Шатаар ингээ яваал нөгөө хормон ингээл унжаал. За тэгэхээр чи нэг юм гоё юу ордон шиг гэр хүсэж байгаа юм байна шүү дээ тий. Ордонд Ингээ шатны юм. Гэтэ тэр нь танаа гэр үү? тийм манай гэр. Тэгэл гоё жаалал гоё дуус усаал нэг глас вайн уугаал. Тэгэл гоё зураг зураад бас. Тий. Тэгээ сайхан ингээд ёо тэр ажил яасан энэ яасан гэсэн юм байхгүй ингээд л гоё. Бод санах юмгүй. Тий. Тэгэл манай нөхөр ч гэсэн ажил нүжилтэй байхгүй ингээд байж. Тэгэхээр таяр айгу том компани байгуулсан. За тэр нь болохоор өөрөө таяртай таяргүй явдаг болчихсон. Мөрөдлийн задлчгүй хариулагчаа би. Болно. Тэ. Болчихсон. Тэгээд нэлээ хотоос зайдуу гоё хаш барьчихсан. Би ингэж ярьдаг гэсэн. Барьчихсан, тэгчихсэн гэж би ярьдаг гинэ хүмүүсээ. Манай Японд гэдэг нараа намайг тэгж хэлсэн. Ингэчихсэн, тэгчихсэн үү гэчээ. Ингэчихсэн үгүй сайн намайг өцсөн чинь доогдсон. Тэгээд 4 гэрээ үйлчлэгчтэй болох юм байна. Ингээл миний ажил төлөвлөлдөг бас хүнтэй. Өө тийм гэл. Тэгэл санхүүгийн чинь барьдаг бас тустай хүнтэй. Тэгэл би тийм үү за гэл. Тэгээд хүмүүс ирж нүрэн чинь массаж хийж өгч би энд чинь массаж өдөр болгон массаж хийх. Өдөр болгон. Гоё. Тэгж задарч шүү миний дотор бол энэ хүнийх. Тэгэл байж бол тэгэл гоё эрт унтаал ёо. Тэгэл хүүхдүүдийн хүмүүс хүргээд өгч сургуульд нь тий. Тэгэл орой аваал ирнэ. Тэгэл гоё орой хамтдаа гоё кино үзээд л. Тэгээ амардаг. Амарч байгаа бас амардаг. Миний амарч байгаад амардаг гэж байна тий. Гэтэ гэртээ тэгж байж байгаад амархаараа гадагшаа явдаг. Гэртээ бас ингэж байж байжсэн. За амрыг гадагшаа явдаг. Одоо ханаа ингэ одогчдаг тий. Тийм гоё төрслөл орж ирж байна. Nice. Гоё дүрслэл байна тий. Тийм ээ. Боол нэг жаасан нэг ийм л үнтэй. Харин тий одоо бол бид нар тийх ямар ч боломжгүй байхгүй тий. Ямар сандаа яга өдөрт 8 ажил амжуулж иж амьдрах гэдэг шүү дээ бид нар чинь тий. Тэгэхэд чинь би илжсэн нөхөртөө би угаасаа харин ингэж амарч маамрах заяагүй юм байна нөө гэд. Би бас тэгж нөхөртөө хэлдэг шүү дээ. Тий. Би угаасаа хідээж амарч чадахгүй байж байгаа хөх юм байна дөө гэж. Үгүй шүү дээ чи орд харшиндаа амарна шүү дээ. Үгүй шүү. Би ч юм уу чи амир орд хашаа гоё ялч навд удараа. Тий. Би зүгээр амрыг заяа. Амрыг заяа. Гоё массаж хийлээ. Тий вайн ной гоё. Хувийн массажистаараа гоё массаж. Тэгээ чи бас хувийн массажист манай руу явуулаарай. Тэгээ 7 хоногт 3 удаа явуулчих. За тэгээд за ингээл ажил бүтээд л байхгүй. За nice. За одоо манай нөгөө нэвтрүүлэгч чинь Жинзи штэ XZ гэж манай дугаарын чаленжаар нэг Жинзи орж байгаа. Жинзи орж байгаа. Тийм. Нэг Жинзи орж байгаа. Одоо 20 нас хүрч байгаа. Жинзи. Та хоёрын ёндоо шалгана гинэ. Тэр нь Unitel компани. Unitel компани 20 жилийн тохиож байгаа. Яг Жинзи дээр байгаа. Нэрээ 20 жилийн гэдэг би сая гоё юм дээр натсан ш. За тэгээд яг Яндагийн Unitel битэрийн Яндаг Unitel шалгах юм уу? 20 жилийн гингүүтлээ манай Unitel маань одоо
бүх харилцагчтай гэр бүлүүдэд ийм супер бэлэг задлж байгаа юм байна. Тэгээд family ирэх ингээд үсэх юм бол ингээд ийм эрхнүүд байгаа. Тэгээд та хоёлаа юнитэл барьдаг тийм үү? Тий. За тэгээд тэрэн дээр ийм ёндоо шалах нэг ийм хүрд эргүүлнэ. Тэнгүүд л 5,000-аас сая хүртэл төгрөгийн М банкны хадгаламжийн ирэх үсгэн. Яндаа тэр юм уу тий. Тэгээд манай Жензи хоёрын ёндоо шалгыг гинэ. Тэгэл та. За, Unitel болохоор family гээд тэр нь хаана байгаа? За, тэрийг нь хоёр Unitel app руугаа орчих. Би гоё за орчлаа. Unitel-ийн лого нь өөрчлөгдсөн. Аха. Unitel 20-аас хүрээд Логого өөрчилж байгаа юм уу тий? өөрчилсөн. Том хүн болж байгаа гэдгээ Үнэ. За, супер бэлэгтэй 20 жил гэдэг баннерлууд дарахад орчихно. Орш. Тэгээд эхлэхтэрээ дарчихна. За, тэгэнгүүтлээ та хоёр гишүүн нэмэх гэдэг рүү дараад 20 гэр бүлд зориулсан супер бэлгүүдийг family гэж нь 20 гэр бүл гэдэг нь 20 гэр бүл шалгарах юм уу? тий 20 гэр бүлд энэ супер бэлгэнүүдийг өгөх гэж байгаа. Тэгээ хамгийн гоё нь штэ ингээд зөвхөн Unitel-ийн хэрэглэгч гэхгүйгээр энэ бэлгийг хожих боломжтой. Unitel өөр дугаар бай. Өөр одоо Unitel-ийн хэрэглэгч биш вэжж энэнд орох юм уу? Тэд нар тэгээд яаж орох юм? Тэд нар хэрэглэгч биш юм чинь зүгээр хин нэгнийхаар юм уу? Тэг гишүүнээ гэр бүлийн гишүүн болж урагдаад тэгээд энэ супер бэлгийн ирэх гэдэг гих байгаад хоёр харж байна уу? Unitel төрүүлж гүйж байгаа шүү. Би айгу гоё. Unitel төрүүлж алах нь гэдэг надад үнэхээр таалагддаг байхгүй юу? Тэ ингээд нэг юм хүмүүсийг тэр чинь бас гоё юм үзүүлээд штэ төрүүлээд тэ бидний цаг хугацаа хэмнээд штэ тэ. Тэгсэн чи би одоо бүр ингэж хэлсэн штэ. Unitel бүр төрүүлж алхдаг гэсэн чи төрүүлээд гүйдэг болчихчиход байна штэ. Одоо тэгвэл 20 нас хүрсэн юм чинь Unitel төрүүлчихгүй юм. Unitel-ийн 20 жилийн он баярын супер бэлгүүд задарлаа. 2 euro байр, RAV4 автомашин, 10 саяын хадгаламж, Univision-ийн 10 жилийн эрх гээд хамгийн үнцэнтэй бүхнийг нэг дор багтаалаа. Family үйлчлэгээн нэгдээд супер бэлгийн эзэн болоорой. Тэгээ битээр яаж битээр 2 euro байр авах вэ аюу те. 2 euro байр нь хэд байгаа юм гэж. Супер бэлэг дээр нь болохоор RAV4 актив карт нь бүр 2 euro байр. Тэгээд банкны 10 сая төгрөгийн хадгаламж эрхийг 8 гэр бүлд өгөх юм. Тэгээд RAV4-ийг нэг гэр бүл гэдэг нь family ирэхэл үсгэж гэж байгаа. 8 гэдэг нь яг нэг тэр шагналууд нь нийлээд 8 юм уу? М банк 1 гэд ингэх юм уу? М банк 10 сая төгрөгийн үг 8 гэр бүлд өгөх юм. Үу тийм үү? Болчихсон. Тэгвэл энэ айгүйх олон хүнд боломжтой юм байна тий. Тэгээд өөр холбооны эрхийн хүмүүс ч гэсэн ингээд супер бэлэгт өсөлдөх боломжтой болж байгаа. Одоо миний бэлэг рүү орох юм уу? Тийм. Одоо та хоёр миний бэлэг гэдэг зэс рүүгээ ороод. За. Тэгэнгүүт л баахан дата мата гэсэн юунууд та хоёр Unitel-ийн хэрэгтэй болохоор та хоёрт гарч ирж байгаа. Өөр холбоо болол дата нь гарч ирэхгүй супер бэлгийн эрхэн л үснэ. За. За тэгээд доошоо гүйлэхээр юу харагдчихэ та хоёр? За хурд эргүүлэх дээр зэрэг дарах юм уу? Зэрэг дарах. За 3 2 1 За 5,000 5,000 төгрөг. Чиний бас 5,000 юм уу? 5,000 төгрөг. За итгэвчүүл. Шууд ингээм банк. Үгүй М банк руу ороод ирж. Тийм. Тэгээд М банкны сууж 5,000 төгрөг. Тийм байна тий. Энгээрээ гоё ундаа авчуунаа. Хадгаламж руугаа ичж болох юм тий. Тийм. Ингээ болчихж байгаа юм тий. Тийм. Тэгээд манай Жензи айгу гой бэлэгнүүдийг хорт өгж байгааз. Юу хөөрхийн 20 нас хөрөнгөтлөөс та айгу том хүн шиг хандж штэ. Гүүжин тий нэрэл. Тий гүгээд байгаа байхгүй Unitel өөрсдөө. Тэнгүүтлээ ингэж байгаа шүү. Та хоёр family үйлчлэгээндээ ингээд хүмүүсийг нэмчихэж байгаа штэ. Тэгэхээр ингээд группийн гишүүдтэйгээ үнгүй ярьчихна. Тэгээд одоо та дундын дата гэж юм байгаа. Дундын дата дээр нь авах юм бол за та хоёр админ байх юм бол юу яачин датагаа хинд нь их дата өгөх, хинд нь бага дата өгөх. Тэгснэ ингээд хэр их ашиглаж байгааг нь та хоёр харж болно. Тэгэхээр хүүхдүүд рүү явуулж болно. Family гишүүн дээр л нэмчих. Тэгэл болоо. За тэнгүүдлээ U-point-ийн оноо нь илүү өндөр хуваар орж ирнэ. За тэгээд хүүхдийн нэгж дата үлдэгдлийг ингээд хараад сэнэглээд байх боломжтой юм байлээ. Тэгэхээр ер нь family ирэх бол
нэг юм админ нь бол нэг юм бүх юмыг атгаж байгаа. Тийм байна. За тийм байгаа. За та хоёрын яндан дээр бол та хоёр ижилхэн л Тий. яндаатай байгаа юм байна. Тийм байна. Шагнал авлаа бит хоёр. Сая тэгтээ нөгөө 5,000 гарч ирнэ гэж бодог. Айгу том юм ботцсон. Сэтгэл пал хэл. Хол гэлээ. Гэтэ 5,000 төгрөгт болчлоо. Зүгээр сууж байгаа л. Тий. Өө бас залуучуудад хөөрхөн яах нь шүү дээ, тий. Нээчгээд 5,000 төгрөгтэй болъё. Тий. Антинээр нэг сануулгах юм байгаа нь нэг family гишүүнд болохоор дата өгж байгаа нь зөвхөн Unitel Toki-гийн дугаартай хүмүүст л дата өгж байгаа шүү. Тий. Тэрийг бас нэг анхааруулж та бас нөгөө нэг найз майзуудаа ингээ хэлэхдээ тэрийг анхааруулах нь байна. За ямар ч байсан нэг юм Gen Z хоёрын яндаа үзлээ. За дараагийн асуулт руу гарах уу. За тэгээ. Та хоёр ингээд инфлюенсерүүд гэж та хоёрыг ер нь бол хүмүүс хардаг штэ. Инфлюенсер гэдэг чинь нөлөөлөгч гэдэг утгатай. Ингээд нөлөөлчих юмсан гэдэг нэг дотроо боддог. Тийм зүйл юу байдаг вэ? Сүүлийн үед миний хамгийн их хүсэж байгаа юм юу вэ гэвэл харилцаа. Бид нар ерөөсөө хоорондоо манай монголчуудын маань ихэнх нь ингээд ярьж байгаа харьцаж байгаа нэг хитрхи нэг юм бүдүүлэг байгаа даа. Яг үнийг хэлэхэд тэгэл ингээд хар яар гээл хүүхдтэйгээ харьцаж байгаа. Тэр нь тэгээд ерөөсөө юм өөрсдөд нь зүгээр энгийн юм болцсон нөгөө мэдхгүй муухайгаа нэгдгээ мэдхгүй. Гэл хүн нэг юм өгөхөөр итгэхгүй гэл ингээл тэ. Зүр баярлаа. Би нөгөө сая хоол идсэн гэдэг ч юм уу эсвэл зүгээр л авчиж болно шүү дээ тэ. Ингэх юм уу тэгээд нэг юм маш юм гоё харилцаагаа нандин болгооч ээ л гэх гээд. Тэн дотроос хамгийн том жишээ бол гэр бүлийн харилцаагаа байгаа, хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа, гэр бүл хоорондоо эхнэр нөхөр хоорондоо харилцаж байгаа. Одоо тэр гэртэл бүх насаа өнгөрөн шүү дээ тий. Нөхөр нь хаппи байх юм бол илүү ажлын бүтээмж нь сайжирна. Эхнэр хаппи жаргалтай байх юм бол ажлын бүтээмж нь, гэр орны уур амьсгал, хүүхдүүд хүртэл сургууль дээрээ бусад хүүхдүүдтэйгээ соёлтой харьцна, хүндлэн. Соёлтой байх тусмын хүн чинь хүндлэл нь нэмэгдээд идэг байхгүй юу? Тэгэхээр би энэ дээр би хүмүүсийг нэг удаа энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс байвал нэг харилцаагаа анзаараад үзээрэй гэж хэлмээр. Ерөөсөө ингээ ганц боддог юм нь ажил, амьдрал, тэ яаж нэг ажлаа олигтой хийх үү гэдэг ч юм уу, яаж нэг мөнгөө илүү олдог болох уу гэж тэрэндээ маш их анхаардаг мөртлөөсөө одоо хамгийн суур болсон гол харилцаагаа ерөөсөө арчлахгүй байна. Одоо жишээлбэл ялангуяа хүмүүс татуу хөрчиж магадгүй. Ялангуяа одоо энэ компаниудын хашааны хаалган дээр, машины зогсоол дээр ч гэдэг юм уу нэг юм тэтгэртэй гарсан манай ах нар миний үеийнхэн их ажилд авчихсан шүү дээ тий. Тэгээд тэр хүмүүстэй бас жоохон сургалт ороод яахгүй бол би бас гоё тухтай офис руу ормоор байна. Хүмүүстэй уулзахтаа тий. Тэгэл тэр байгууллагын компани өнгийг чи хамгийн ихэнд тодорхойлж байгаа юм шүү дээ тий. Тэгэд нэг ярьж байгаа нэг тийм ингэж ярина. Юу гинэ? Гэл. Мэдхгүй наа чи орохгүй гэж байгаа юм чи наад бичгээ уншаач гэл тий. Тэгээд орохгүй өөр машин орохгүй чи хол гэл ингээл үнэхээр манай Монголын харилцаа хүмүүсийн харилцаа бүр миний бүр ингээд энийгээ сайжруулаасаа гэж бодмор болсон байхгүй. Тэгдэж шүү дээ. Тэгээд тэр хүмүүс зүгээр л хэлж болох байхгүй. Би анх удаа л тэр хүнтэй харьцаж байгаа байхгүй. Би тэр хүн надад 3 удаа хэлээд би дургүйг хүргээгүй байхгүй юу? За юу энд орж болохгүй шүү. Одоо ингээ манай машинууд орж ирнэ гээл хэлэхэд бол. Эсвэл мэдээ тэр бичгийг уншаараа ах нь ингээ оруулж болохгүй шүү. Энэ манай журам байгаа юм. Гитг ч юм уу те. Тэрэнд би бол сүүлийн үед үнэхээр эмзэглэж байгаа. Ингээд тэг хүүхдүүд нь дагаад тийм харилцаатай болоод амьдрал дээр тэр нь юу ч биш юм шиг болоод. Түүнээс бол бүх юмний эхлэлж харилцаа үсттэй тий. Тийм шүү дээ, харилцаа шүү тий. Манай нөгөө монголчууд бас яг тийм байгаа. Угаасаа л амьдралд айгу асуудалтай, ажлын асуудалтай чад яг ингээд гэрээс гараал яг тэгдэг тий. Хар энерги цацчингууд миний ингээд бас эндээс ингээ явчих. Чистэ бити хүлээж авчаараа заа. Тэгвэл ажил юм битгий авчаа. Одоо үе дэлгүүнээ энэ хүн чамд ямар ч хамаагүй шүү. Гэл өөрийгөө цэвэрлээд гарахгүй болвол тий. Яа надаа энэ хүн ингээ муухай хандж байгаа юм бол гээл тих гээд идэг. Тэгэхээр нэр манайхан бас харилцаанда анхаарах хэрэгтэй тий. Тэгээ би бас охиноосоо их сурдаг гэдэг шиг сурдаг байхгүй. Дүүн төрснөөс хойш би охиндоо айгу муухай ханддаг болоод байгаа. Муухай ханддаг биш.
Тийм. Гэхдээ тэр чинь нөгөө багтаа илүү анхаарал тавиад нөгөө хүн чинь хаягчаад байгаа байхгүй. Тэгээд ингэж манай охин ингээл инээгээл ороод ирсэн. Ха гэл дугаач яасан мохоо нийт. Дугаач сэрлээ гээл сэрлээ дүч сэрлээ гэл. Эсвэл нөгөө цохиж авдаг байсан юм бухан дөрөгөө цохиж аваад тэнгүүл манай охин ингээд би ч бас хүн юм байгаа зү. Зүгээр ингээ хэлэлтэй миний охин дүн сэрлээ бити мохоо нэгрээ гэд хэлж болно штэ чи. Яа ната мохоо харцаад байгаа. Бид нар гээд тэгэл би яг бодож байхгүй нэрээ тийм дээ би нэрээ ямар муухай хар яар хангэр жингэр болж гинэ гэж өөрийгөө бодтээ. Манай охин хэлээд байгаа байхгүй надад. Дэлгүүнээс айгүй хөгшин сүнстэй байна. Нариулагч хангэр жингэр түрүүн нэг миний мэдгүй үг хэлсэн. Жаалаад гэж мэдээ бүрг. Манай охин яг бүр намайг сургаад байгаа байхгүй. Тэгэл ээж чи ойрт айгүй муухай ааштай болж шүү. Чи өөрийгөө толинд хардаа ийм муухай царай гаргаж ууралж штэ. Надаа ингэж муухай харагдчих. 4 нас гээл. Чи ингээ муухай аашлаад муухай царай хаа гэж ингэж яриад байвал ийм мангасчиг царайтай болно шүү гэл. Ингээд өвчлээ суун гэл надаа яриад байгаа шүү дээ. Тэгээ ээж чи ингээд ийм өвчлээтэй болсон байна ойрт уурлаад ингэж. Ингээл тэгээд яг боддог байхгүй. Тэгээд нэрээ зүгээр миний охин дээр жишээлбэл те ингээд муухай бити ойрлоо. Дүүн сэрлээ гэлж юм дээр бити ойрлоо та. Гэл би тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр гудамж нь гарахтаа ч гэсэн те нэг хүнд ихгүй байсан. Урдуур орчлаа штэ. Би аргаж ийсэн наадах солор уучна. Яа наа чи миний хадгалсан байсан тасвал гэдэг ч юм уу те. Тэгээд тэгхгүйгээр яна та ингээ зүгээр явчих болох уу гэдэг ч юм уу те. Тийм хүн өөрөөсөө эхлээл хэвстэй байлээ. Нэг дэлгөөнөөс асуусан асуулт нь ингээд инфлюенс бусдад нөлөөлөх гэдэг чинь дэлгөөн болохоор охин нь нөлөөлөх би бүр нөлөөнд автаад байгаа шүү дээ. Охиныхоо яа хөөрхөн охин бэ те. Яг том хүн шиг. Одоо би бүр нэг өдөр цуг баймар санагдав. Харин тийм та хоёр бүр яг агаар нийлнэ. Яг охинтойгоо байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй дөрөвнөөс хойш. Яг манай охин. Би нөгөө өөрийнхөө сошиал хаягуудаар дамжуулаад гэр бүлүүдэд хүүхдүүдтэйгээ гоё нээлттэй байгаасай гэдгийг үлэрлэгээ өгсдөг. Айгуу сайн цаг гаргаж ярилцаад тэгээд тэр хүүхэд ингээд эмошн гаргана шүү дээ. Одоо уурлна, уйлна. Тэрэнд нь ингээд шүүгээд ахгүй, шүүлтүргүү гоё ингээд ярилцаад за миний охины уурна гарсан уу, ингэсэн үү, тэгсэн үү гэл. Тэг манай монголчууд ч хүүхдийг айгуу томоотой яг л нэг юм цутгах гэдэг байхгүй хайрцаглал хүүхэд ингээд ийм байх хэвээр уурлахгүй яасан муухай ааштай хүүхдийн гэдэг ч юм уу те 2 насны синдромын бичлэг хийсэн чинь бүр байрж идүүлэх шахсан шүү дээ. Өнөө хүүхд ч одоо барагста нийгэмд аратан болно. Хүүхд зодно, цэцэрлэгт ороод, сургуульд ороод бараг хүн ална мална гэл амар комент орж ирэл. Тэгээд монголчууд ерөнхийдөө дийлийнх нь л ерөөсөө хүүхдийн нэг юм байх хэвээр те хүүхдүүд ч янз янз шүү дээ. Тэгээс айгүй хүүхдүүдэд харьцуулдаг. Тэдний хүүхдийн шүдэн 8 марцсан байх чи манай хүүхдийн шүд байхгүй. Одоо яана гэл ер нь нэг тэгдэм бэлээ. Тэгээ би яг өөрийнхөө сошиал хаягаар дамжуулаад хүүхдээ бити хүүхдтэй харьцуул хүүхд толгойн хөгжил нь өөр цаг хугацаанд ингээ явна. Амьдрал гэдэг тийм уралдаан биш шүү дээ. Тэгээд хүүхдтэйгээ сайхан гоё яг л ингээ найз шиг харьцаж сураарэ гэдгийг үлгэрлэх гээд идэв штэ. Тэрнийхээ бас үр дүнд манай охин надтай тийм найз шиг байж бас магадгүй. Тийм чөлөөтэй ингээд санаа зовх юмгүй өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж штэ тий. Тэгэхгүй бол аав ээж загна гэд хэлэхгүй байж болно штэ. Харин тий. Тэгээд яг загнаад байнга ингээд загнаал чи ингэхгүйсэн тэгхгүй байсан тэгж болохгүй гэдээвэл цаашдаа худлаа яриад айгүйх тийм зай үүсэх юм шиг санагдаад идэг. Тийм байна. Чи тэр нөгөө том багыгаа гарсан чинь томьёо тоохоо болчихсон гэдэг ба шүү дээ. Наад чинь боёо чинь бас залуу байхдаа боёо ганаа чинь 2 дахь хүүхэдэн төрсөн чинь юу яасан гинэ нөгөө охин том охин нэг харахтал аюу ойрхон гарсан байхгүй юу. Нэг харахтал коридорт ингэсэн сууж идэх газар нөгөө өнгөцөө. Тэгээд нэг харахаар л энэ тэнд ингээл яасан чинь өрөвдөд миний охин одоо дүүнд гарсан чинь тэгээд нөгөө өөрийнх нь тэрэгэн дээр нь ганц суугаад үзчих гэд ингээд суулгасан чинь ээжтэй загналсан. Болооч таар наад хүүхдийн тэрэг муухай болсон. Тэгээ бүр гомдсон нөгөөх нь. Яг тэгж байгаа. Харин тий. Тэгээ манай охин би бас ингээд амар эрхлүүлж ясна хайчлаа байхгүй юу. Ерөөс ингээд дараагийнхаа ертөнцийн төв шиг ингээд хайрлж яг гүнж шиг хайрлж ийсэн аа. Дүүн гараад ирэнгүүл хар яа хийгээл те. Болгээл загнаал эсвэл цохиж аваал. Тэгэнгүүт нэг хэсэг айгүйх ааш нэвдэрсэн манай охины. Тэгээ одоо бол өстой жинхэнэ өөрийгөө ихч гэдэгтэйгээ эвлэрсэн. Одоо баг ээжийн үүрэг гүйцэтгэх гээд надтай ч ингээд жилцээд байгаа байхгүй юу. Би мөм өгч юмний мөм ургацсан
гэж мэгээд жоохон бандажгүй юу. Бандасан ч жоохон мөө гараад ирсэн чи нэг харсан чи нөгөө дүүн орилоо тахгүй юу. Гүүгээ татсан чи хараа дүүрүүгээ мөөмөө ингээд нөгөөт нь идэхгүйгээ тах чинь ингээд барьцсан. Миний мөмнөөс суу гарахгүй ч гэсэн чи ид гэсэн. Байжсэн. Тэгээ ерөөс одоо ээж болох гол намайг дуураад ерөөсөө хүүхдээ яг тусгал юм билээ шүү дээ. Яг ээж яаж дүүтэй арьц чинь яг тэгж дуураагаал байгаад байгаа байхгүй. Тэгээ би яг нөгөө дүүг нь унтуулчаал гараад ирэнгүүт яг ингээд коридорт ингээд сууц гиз мэдсэн оролцсон. Ингэж мингийцэн байждаг байхгүй. Тэгэхээр нөгөөхдөө миний ах ээж хаа мөмөг идэхөө гэдэг чи бөөн баяр нөгөөдөг чинь. Тэгээ нөгөө мөмнөс гараа утцсан болохоор яаж мөмддгөө мартцсан. Тэгтэл амдаа зугаал байгаад байгаа. Ээж мөм гой амттай биш үү гэж яваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээл болж өгвөл ингээл дүүг нь цаг гаргажаал охин руу гараад миний охин яасан? Миний охин чи ээжийг гүн чи ганц гүн чи гэдэг ингээд бөөн баяр болоод байгаа. Сүүлийн үед амар анхаарах юм байгаа үз. Мөхтийг Одоо тойроос нэг асуулт асуух захианыхаа хэсэг рүү орно. нэг Одоо байгаа амьдралдаа 10 жилийн өмнөх өөрийгөө ингээ авчраа тавьчвал хэрэг гайхах бол хэр өөр байх вэ? Хэр ямар байх вэ? 10 жилийн өмнө гэдэг чи одоо 2026 гэдэг чи 16 оны 2016. Дажгүй. Тэ гайхахаасаа илүү болж штэ. Ашгүй. Нөгөө ярьж исэн юм чинь болсон байж тэл гэж бодох байх. Нэг юу фильмээ тусдаа офстой болгоно гэж бас яг л 10 жилийн өмнө мөрөөдсөн юм баггүй юу? танаар бахарах уу? Тийм бахарх нь. Гэтэ юу шиг киногоо ихгүй 3 жил болсон юм арижтэй гих байхаа бас. Бас нэг үг хаяастай. Үг хаяастай. Хүү чи бүр нэвтрүүлэг хийсэн мүү? Эзэгтийн туслах гээд вау, өстө чи тэгж бодож байгаагүй шүү дээ. Гоё, өстө гоё нэвтрүүлэг хийсэн биз дээ. Гих байхаа. Би бас өөрөөрөө айгүйх бахархна. Тийм яг дөнгөж л нөхөртөөгөө танилцах гавж гисэн л үе явах та. Тэгээ одоо 2-2 хүүхэдтэй тусдаа гарцсан амьдралаа ингээ айгүй сайхан босгоод явж байгаа өөрөөрөө маш их бахархна. Баярлаа. Би ч бахархаж байна. Хажууд нь сацаад ингээл цаг хугацаа гэдэг бүх зүйлийг бүтээж идэг тий. Өөрөө хичээж чадвал олон зүйлийг бүтээж чадна л. Өөрөө л байгаадаа талархаал тэгэл амьдарч чадвал гоё болд юм байна уу амьдрал гэдэг чинь. Хөрхийн. Баярлаа хонгороо. Хөрхөн хонгороо. За энэ болохоор гарын дор гялс гэдэг үрээтэй. Манай юм сэлвэрийн бүтээгдэхүүнүүд байгаа. Готл арчилгааны. Баярлаа. Аваагач баярлаа гэдэг. За энэ цэрээ. Вау. Энэ цэвэрлэгч хөөс. За. Чи бараг 6-7 готл цэвэрлэнэ. Тий. Хим юм дөхгүй нь шүү дээ, тий. Хим бүхсэн имлэг цэвэрлэх юм уу, тий? Ямар ч материал, ямар ч өнгөтэй готлыг цэвэрлэнэ. Тэгээд нөгөө өөрөө юм парланта болохоор өөр юм хэрэглэхгүй, даваа маав хэрэглэхгүй яг парланаар харин хөөсөө айгүй сайн шингээж арчиж өгөх хэвээр. Тэгэл гоё цэвэрхэн готл болчихно. Гоё юм байна. Би миний нэг гоё чанар үүдээ оостай. Нөгөө гэртээ готлаа шкафнда ихтэй би дандаа цэвэрлж хийдэг. Ямар гоо танаас сурах юм их байна. Гээ надад хүн зааж өгсөн. Манай стилист сүрээ маань готлаа дандаа цэвэрлээ тавьчих амар эд ингээд тэр нөгөө төвөл би айгүйх төвөлтэй явж хад хөл нүцгэн явж хад буцаад төвлөө өмсчгөр нөгөө юу нэгаад тэрнийг бас дандаа цэвэрлж тавьж уулын цэвэрлж тавьж гэдэг. Тийм. Тэгээ би дандаа уулын цэвэрлээд ингэж тавьдаг. Тэгэхээр энэ надад манай гэрт бүр зөндөө байгаа. За ийм гоё юм байна. За. Ашгүйтэй миний нэг айгуу хайртай бүгд үхрийн бас болсон юм байна. Тэгээд нам цэвэрлэнэ. За энэ мэдээж готлын өглөгч байна. Өөрөө барилдаа гоёгаад байхгүй тийм. Зүгээр байдаг. Зүгээр машин дэвж самар байдаг те. За энэ үнэхээр гоё заяа. За. Одоо гот юу готл чинь ингээд бид нар тайлах баг өдөржин өсдөг шүү дээ те. Арай ирээд энэс готл руу цацчихна. Готлны одоо нян бактерийг устгах нь гоё юм шүү дээ. Манай нөхөр надад чинь заалныхаа бүүцэнд хийгээд байдаг байхгүй. Надаа хувийнх байдгүй. Чи түл өөртөө Харин тэгээд тэгээ энэ хэрэглэгч аюу гоё ингэж дарж агаад ингээд тий харин нэг ийм хийгээд байхгүй аюу гоё надаа өгдөггүй тэр. Энэ гутлаа цэвэрлэлээ шүү дээ тий. Тэгээд дараа цацчих юм бол гадны ямар нэг юмнаас хамгаална. Хамгаалт. За энэ болохоор илгэн гутал цэвэрлэгч. Өмсч ирсэн гутлаа гарч байгаа сайхан. Чи илгэж хоёулаа цэвэрлж үзгөө. Аим шиг юм болсон шүү дээ. Шороо. Энэ нь болохоор юм эрзэн материалтай юм. Тэрийгээр ингэчтэй шүү дээ. Би бас илгэн гутал өмсөх дуртай мөртлөөсөө илгэн гутлынхаа арчилгаанд жоохон их гэдэг тийм. За ингээд хөрхнөдөө. За дэлгөөндөө. Одоо шууд эндээс гараад хэрэглээд эхэлнэ. Тий, хоёлаа агаас цуг орчилаа. Тий.
амжилт амархан ирдэггүй. Өдөр бүрийн хичээл зүтгэл тууштай байхыг шаарддаг. Гэхдээ бэлтгэл дуслаа гэд анхаарал дуусгахгүй. Бэлтгэлийн дараа харчилгаа амжилтын нэг хэсэг. Silver гарын дор Girls. За дэлгүүрийн захиаг би хэлж уншихаар найрлагчаа. За тэгээ. За хэлгээ бас их сонирхолтой юм хтэй байна. За баярлалаа. Сурах юм ихтэй юм. Гүй намайг ч маань тэгэхээр миний ажил бүх юмаа ярьдаг те хүмүүст бүр ингэж камерны өмнө сууж агаад тэрний зөвхөн оператор сонсож байгаа юм шиг л ярьдаг те. Тэгээ дараа нь бүх хүмүүс сонсдог те гэдэг ш. Ямар гой савнаас гарч ирж байна. Харин тий одоо энэ сав чинь дүүрч байна. За 50 настай дэлгөөнд гэж байгаа. Айгуу хэмчтэй Одоо үнэхээр гоё идэг. Тэгээд энэ захианаас үүдээд хүмүүс бас өөрийнх нь 50 нас руу нэлээх захиа бичиж найзуудаараа сууж агаад бичиж байна. Тэгээд найзтай бүгдээрээ нэг нэгэндээ өгнө шүү гэж яасан байна. Тэгээд бас өөрийнхөө хүн нөгөө ирээдүгөө л бодоод идэг гинэ. Тэгээд бага насныхаа хөөрхөн юмнуудаа ингээд буцаагаад бодохоор айгүй гоё байна гэд цаг гаргаж штэ хүмүүсээс те. 50 настай дэлгөөнд бичих цагтал. Үу яана шууд эхэлж байгаа үг нь. Ойлгох гэдэл өмөлзөө сууж байна уу чи ха гэж чаас. Зүгээрээ. Одоо ч дөнгөж бичиж эхэлж байхдаа уйлж байна гээл бодгоно. Чи тий уйсан юм. Тэгээ уйлаад бичээдсэн. Уйлан гайгсан. Үгүй мөн уйхан хүн шүү. Өө сайхан уянгалж байтал инхчин боо ирээд хормоодод эрхэлж нусаад дуургаад эхэллээ. Манай хүү бага юм байна та. Инхлэн бой. Инхрэлээ яг ард унтаж байна. Зоргоо мотогоо унаад ажил руугаа бажигдсан. Хид унтаж сэрж уйлж инээж байтал 27 хүрчихсэн шиг нүдээ хэсэгхэн аниадал нээхэд 50 хүрчихсэн мэт цаг хугацаа шунгансан байна. Яг тэгсэн байх л учиртай. Хүний амьдрал ямар богинохон юм бэ? Амьдрч амжихгүй өөхөхгүй гэж бодгоо болсон биз дээ. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд хаяач болов яаралгүй бүхнийг мэдэрч одоогоо мэдэрч амьдрсан л гэж хэлээрээ дээ. Ахаа. Арай 27-той үеиг шиг шуурган тугцсан адуу мал шиг давхиад явсан биш үсттэй гэдэг. Яанад тий давчт юм аа. Яанад. Чи өстой энэ 50 настай хинээгээ өршөөгөрөө гээд. Хэрв тийм бол ёстой гөвшөөд өгнө гэж мэдээрээ. Зөвхөн ээж, хань, охин, эгч, дүү, найз гэдгээр өөрийгөө хайрцаглалгүй хүссэн зүйлээ хийж туршиж, бүтээж, бүтлгүүтэж, өсч хөгжиж өөрийгөө илүү их таньж мэдсэн 23 жил байсан бол онцтой тавилаа гэж. Өө нэрээ сураад алаад өгнө гэд байсан хятад хэлээ сурвуу. Туйлын туяагаа үзсэн үү? Адилхан мөрөдөлтэй юм шиг. Туйлын туяа үзнэ гэж боддгоо тий. Туйлын туяагаа үзсэн үү? Шувуу ажиглах аялалдаа явсан уу? Юу айгүй төлөвтэй юм биш үү тий? Явсан уу? Өвхөөс өмнө заавал хийж үзэх bucket list мист ямар явцтай явж байна? Нөхөр минь гэнэ ямар гоё асуул. Бүхтэр сууж тарзан шиг алхахаа болсон гэж хэлээч. За тэр гадна төрөх тарган турхаа яах вэ? Эрүүл инх элэг бүтэн байвал болоодоо. Хэрв шүү. 23 жилийн хугацаанд ямар нэг хагцал үтсэн бол чамаага чангаас чанга тэрий гэж. Хүний л амьдрал шүү дээ дэлгөнө. Үрдэн биш зуурдын орчлонд байхгүй дээ халаглах биш байгаадаа талархаж үлдсэн амьдралаа илээгээрээ. Ямар гоё үг вэ? Чи мартамхан амчин 27 наснд амьдрал ямархуу байсныг дүрслээд өгөх үү? Зоргоо Барбара ажилуулад түмэн завгүйч надтайгаа муудаж сайндаж инээж хөхрөөд л амьдралаа босгох гээд л үзэж байна. Инхрийл нь 4 настай юм байж яг ээж шиг цангинаж өгөлдөг хэрсүүгийн туйл харин инхлэн 9 сартай юм түшиж алхаад зарим нэг үг хэлээд өдөртөө 60 чавганцсан ажиллаа хийгээд бас завгүй байгаа. Тэр үед инхлэн хоёр чи хэдэн настай болсон байх юм? Инхлэн 24-тэй. Инхрийл нь 28-тай болсон байх юм шүү дээ. Чамаас ганц туу явж тийм биш үү? Өдөрт бөөн бичлэг янзлахын хажуугаар дэлгүүрээ зэгслэх гээд чи үнэхээр л завгүй 27 насыг өнгөрөөж байжээ. 50 настай дэлгөө яг зөв зам дээрээ байж болох хамгийн сайхан хувилбараар
амьдарч хайртай хүмүүсийн хэд дунд халамж сэтгэлээ харамгүй цацаж амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна. 50 хүрээд нас явж байна да гэж бүү эмзэглээрээ чиний урд туулах зам амтлах амьдрал зурааж байгаа шүү. Эцэст нь хэлэхэд хамгийн их хайртай шүү. Slay everyday. 27 настай 2 хүүхдийн ээж Дүлгөөнөөс. 5 хүүхдийн ээж 2 хүүхдийн эмээ 50 настай Дүлгөөн. Уншаа байж байгаа. Гэл уншууд байна шүү дээ. Харин тий. Чи тэгтээ бүр ингээд тал бүрээс нь бодож утсан байна тий. Гоё захиа уншиж. Танаар уншуулах чи яасаж гоё юм бэ? Би өөрөө уншаад нулимс гарах гэдэг шүү. Сая би залгицсан. Залгицсан уу? Чи залгиц сурч байна уу? Сурч байна. Тэгээд нөгөө хагцал үтсэн бол чамайг чанга тэврий гэж шүү дээ. Би ч тэгэл насаараа л өөрийгөө би гоё юм бэ яасан 41 2-тай ээжиж би ингээ аав чиртэйгээ явж гин гоё юм да гэж боддог гэсэн байхгүй юу. Тэгээд аав өнгөрөөл би тэгж бодож байгаа хооронд аавтайгаа өшөө олно хугацаанд цуг байхгүй дээ гэж бодсон шүү. Энэ тэмээг ингээ уншсан чинь ойлгохгүй. Манай цаг хугацааны хайрцаг. Манай цаг хугацааны хайрцаг. Энийг ингээ барил ороод ирэх нь шүү. Ундраг 50 наснд нь 50 наснд нь. ундрагч 70-д өөрөө хүргээд шүү. Би бас 70-д би тэгтээ ингэж явж хөргөж өгөх болов. Мөнөө. За сансэ. За, шинэ үе продакшны жүжигчин Ундрмаад Ариун Эрдэнэс Эрдэнэт хот гинэ. Миний 27 нас руу манай найз Ариун Эрдэнэ бичсэн. Өмжир ихтэй single ladies 3-ын. Тий. За. Айгуу гой гараараа бичсэн захиа байна. За яана. Яг миний найрлагч. бодож исэн үг эрхэлж шít. Сайн уу? Миний хөөрхөн сахилгагүй найзаа. Хоёулаа найзлаад аль хэдийн 7 жил болжээ. Анх оюутан байхдаа ангийн 2 хүүхэд шиг л танилцаж байсан бол өнөөдөр амьдралынхаа сайн, муу, инээд, баяр бүтлгүүд л хүртлээ хуваалцдаг өө зайгүй найзууд болжээ. Нөгөө оюутан байхдаа битэр ийм найз байгаагүй байхгүй юу? Зүгээр л оюутан ангийн найз байсан байхгүй юу? Миний найзын ажил төрөл сайн уу? Хаяа их сандаг шүү. Гэхдээ хамгийн их сандаг нь чиний тэр тэнэг зан. Чи байхгүй болохоор найз нь нэг л их ухаантай хүн болчихсон. Ирээд бодоход Эрдэнэтэд би нөгөө хот руу шилжээд ирсэн. 27 таад чинь те хотод жижигчин болчихсон хүнтэй суудсан байсан байхгүй юу? За эргээд бодоход намайг хамгийн их тэнэгдүүлж хамгийн их инээлгдэх хүн нь чи байжээ. би нааг авчаар ухаад олчиж яах гэж штэ. Тэний цаана зүгээр болчихж байна. Ухаантай хүн болсон байна гэж штэ. Чи ер нь намайг дэндүү их магтаж ангираж байгаад өвчин хөдөлгөөд хайчихдаг байсан байна. Бас таалагдахгүй үедээ бузар гуйл гэж дууддаг. Ариун Эрдэнэ штэ нэр нь. Тэгээд би одоо нөгөө хэрлэж мэрлэхгүй штэ. Жохон надад таалагдахгүй зан гаргана штэ. Чи өдөр шөнөгүй бараг цуг байгаа хоёр чинь би энд өргөж таалагдаад байхгүй штэ. Бас нэг тэгэхээр би ой бузар гуйлаа гэж. Тэр нь миний уурсан шин жоохгүй. Тэгээд намайг өөдөөс юу гэсэн бэ ширэг доржоо. Ундрмаа гэдгийг юу гэсэн ширэг доржоо. Тэр яг хоо тэрнээ тэгж гаргадаг гэсэн. Илэрхийлдэг гэсэн. Ер нь чи таалагдахгүй шүү гэдгээ. Бузар гуйл гэж дууддаг байсан чинь ёстой гоё. Гомдсноо хүртэл инээтэйгээр илэрхийлдэг байжээ. Миний найз хамгийн мундаг жүжигчин болоорой. Харин би гоё дуучин болноо. Тэгээд хоёулаа 55 нас хүрэхээрээ чемданаа бариад нэг сайхан гадаад руу аялна шүү. Тэр үед ч гэсэн чи намайг магтаж өнгөрөөгоод би чамайг за болдоо гэж загнаж явна биз. Хаанч явсан ямар ч завгүй байсан найз гэдэг нэг л сонин хүмүүс байдаг юм байна. Уулзахгүй утсан ч дотн хിവэрэ, ярихгүй утсан ч гомдохгүй хിവэрэ. Санаж юм шүү миний хөрхөн найзаа. Бас чамаас ухаантай, чамаас хөөрхөн миний хүргэнд минь түргээрээ. Пүү баажгаа. За хүргэндээ хайртай байгаамаа. Хайртай юм байгаамаа. За ийм хөрхөн цахиана. Манай Арика айгу хөөрхөн. Би бас тэгж чаддгүй. Ингээ уцаар ярих болгонда биркаг асуун. За цаад нөхрөж хичээлний болж ийн гэж ярина. Ээжийг байн асуун. Миний хөрхийг ч яаж байгаа? Миний хөрхийг ч угаасаа гоё хിവэрэ гоёор л байгаа зүтэй гээл те.
Тэгээ баажаг за миний хайртай залуу яаж юм? Яг тэгвэл нэг найзыг хайрладаг болохоор баажаг надаас илүү хайртай. Нэрээ тэгстэн биш үү те? Ариггүй бол угаасаа миний ганц найз гэж. Боцрог байлаа юу? Хүний найз гэдэг нөгөө жаргалтай үед нь баярлж чаддаг тий. Жаргаж байгааг нь хараад баярлдаг. Зовж байгааг нь хараад дэмждэг л байвал гоё идэв шүү дээ тий. Хөрхи аригка минь. Захиагаа тэгвэл цаг хугацааныхаа хайрцагтаа хийгээд ундраагчтай яг 27 наснд нь хүргээд өгөндөө. Хүргэж өгнө л гэсэн байгаа. Дүлгөөнүүдөө бол яг 50 наснд нь бол заавал бид нэр хүргэж өгнө. Хүлээж байна. Яг Ундраагчээр. биш та. За бид нэг винобэлдэ байж байгаагаар их ч очлоо. Массажист ч байна уу Оо тийм гэсэн. массажист ч байна уу? Сүүл чи над руу явуулчих. Тэгэхэд үргэлж цочноор маань орж, уйлж, инээлгэж ундраагчтай маш их баярлаа. Өнөөдрийн зочин болж орж манай нэвтрүүлгийг явуулсан дүлгөөнүүдэд маш их баярлаа. Өрсөн баярлаа. Баярлаа. Нарлагчаа комик өгөхгүй мө? Өө тийм. Би комик авчирсан шүү. Юу хөөхөн охинд нь Хөрхөн заяа. Би бүр бичиж өгнө. Таранта хоёлаа нэг ингэдэ. Бом баярлаа шүү дээ. Бом баяр бөмбөний гарахаа. Комик баяр очих нэ. Охиных нь бүтэн нэр нь хин. Инхрийлэн. яад банжаж юм. Нөгөө Энжи гээд охин байдаг шүү дээ. Айгуу гоё дуулдаг. Тэгээ Энжигийн бүм бүм гээд дуун дээр манай банжажа айгуу их саагт гэсэн байхгүй. Жоохноос дүүж 3 4 сартаас хойш. Тэгээ эхлээд Энжи жи гэж дуудаж ирсэн. Тэгээ нөгөөлөх нь банжажа гэж жон бандаацсан чинь банжажа болоо. Тэгээ тогтсон шүү дээ. Тэгээ одоо дүүг нь санжажа гэж дуудаад байгаа шүү дээ. Яна. Санжажа. Банжажа санжажа. Гэтэ ховрол нэрээр гэж. Энэ хараа манай нөгөө энэ гоё өнгөтэй бол өхөрн. Манай нөгөө юу фильмийн лого юм өнгөтэй байхгүй юу? Аха. Нийл ягаан өнгөтэй. Тэгээд яг энэ өнгөөр нь бичиж. Ямар гоё зузаан юм бэ За сэтгэлээ хэлнэ үү? Баярлалаа өг зүсэн. Ямар хөөрхөн юм бэ? Юу фильм маань комик ном хийсэн. Нэгдүгээр бат. Түмний төлөө зүрх бүхэн. Зүрхний химнэл. Яа гарис. Ийм гоё зузаан цаадах ч одоос тоо. Харин гоё. Хамгийн их хүмүүсийг хэлж байгаа үг юу гэж? Ямар гоё цуцаа юм бэ? Тийм шүү дээ. Нөгөө Чингис хаан гэдэг комик гэдэгсэн шүү. Тэр арай нэмгэн байсан байхгүй. Тэр яг энэ өгүүлбэрийг ингэ хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд пүү ямар үнэтэй хэлсэн бэ гэсэн шүү дээ. Яг нөгөө ном хийдэг хүмүүс, Айгуу ном бичдэг хүмүүс. Цаадах ч яста өөрөө надад уншаад та явж өгнө. Энэ угаасаа надаар уншуулах ч хэрэггүй мэнэ. Дөрүүдэд нь хүмүүс дурлж байгаа. Харин тий энэ охин мөхний царай ямар хөөрхөн юм бэ тий. Тийш наа чин гол дүр үрий. Хүүхдтэй үрий гэж нэрвэл гоё юм уу гэсэн. Ингээд манай номноос яригдах юм үнэхээр их байна. Ингээл шинэ ном нэр гоё шүү тий. Тэгэд ном хүнд бэлгэнд өгөх бас гоё байд юм байна. За тэгэл бүх гоё юмыг дагуулсан комик. Оо юу бидний залуучуудаа баяр хүргэе. Амжилт Хийх боломжийг олгодогт маш их баярлалаа шүү. Оо хүүхдээ хаад комик унших хэрэгтэй гоё байсан шүү дээ. Одоо ингээд буцаад би одоо хүүхдээ бүр нөө Чингис хааныг олж өгье гэж бодоодсан байхгүй. Гэсэн чинь ашгүй комик. тий хоёрдугаар батийг асууж ийн хүмүүс. Сонь болж байна. Америк руу аяггүй их авч байна. Өөрөө бүр имэнэр нь яриад байгаа шүү. Америкт байгаа ачтаа явуулах гэсэн. Подволкийг бас аавь том битээ шүү. Том зарцмараас нөгөөрөө тийм гоё байгаа. За битэрээ ярьсны гоё тухтаасан сонссон, үзсэн та нартай баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр бүх ажил үйлс нь бүтэмжтэй, өөдрөг, өөртөө итгэлтэй, тэр чинээгээрээ гоё юм тэнэгэр алхсан, инээсэн сайхан өдөр байлгаараа харилцаагаа. Харилцаа. За баярлалаа. За баярлалаа.